Альмас Movie Guide. Tony Stark бол genius, жинхэнэ дээлтгүй секси, зэвсэг үйлдвэрлэлийн магнат, playboy залуу. Howard Stark-ыг манайхан мэдж байгаа тий. Нөгөө Cap Bombay хийж өгдөг. Тэрний ч хүн манай Tony Stark байхгүй юу? Howard-ыг нас орсны дараа Tony жаахан байсан учраас компаниг нь Howard-ийн хамгийн сайн назан түр удирдах байсан байдаг. За тэр яах вэ? Манай Tony жаахан хинэггүй гарлаа. Улсаас нь төрийн сойрхолт энэ төр өгөх гэж байхад шоудад явж идэх бүр. Гэхдээ тэгээд баян ухаалагдаад чүү залуу чинь зоргоороо байхаас яах вэ? Ярилцлага авах гэж ирсэн сэтгүүлч хүртэл 2 цагийн дараа орон дотор нь орчихсан байдаг гэл бод. Tony Pepper гэж нэг туслахтай. Тэр нь ажил төрөл, уулзалт, унтаж хөвцөн хүүхнүүдийг нь хүртэл зохицуулдаг. Ер нь бол баруун гар. За тэгээд нэг сайхан нартай өдөр Афганистанд шин Jericho Pujinga-га танилцуулгыг хийжэл. Нэг дар суувал хамт явж байгаа зэргүүдтэй. Ахаасаа асуух юм хүн байвал асуугаарэ. Өдөр гэсэн явж исэн чинь гинт Pujin бомб диш дүф гэлтий. Tony гарч зүгтаад нэг чулуу бараадад нуугдаад байжсэн чинь яг хажууд нь өөрийнх нь хийсэн Pujin дэлбэрээ дүф байхгүй. Манай хүн террористуудад олзлогдоод хүний хүн болцсон. Нэг агууц сэрэл өөрийгөө харсан цээжинд аккумулятор зооцсон. Энэ юу вэ? Намайг яаж вэ? Гэсэн тэнд байсныг олзлогдсон эрдэмтэн залуу. Наадах чинь чамайг амьд байлгаж байгаа гэл хэлтий. Тэгсэн террористуудын нэг гар орж ирсэн. Чи бид нарт тэр Jericho Pujinga хийж өг. Бид нар чамд хүссэн бүх юм чи бэлдэж өгье. Үгүй бол алан талын ингээ. Их тайвны төлөө бүтээсэн гэж итгэжсэн бүх зэвсэг нь террористуудын жалганд хог нэгээр эвтэж байгааг хараад манай хүн бүр үхэл царайлаад туулсан амьдралаа бодоод эмороод байжсэн чинь эрдэмтэн найз нь чи бууж өгөх гэж байгаа гэж юу? Агуу Tony Stark зүгээр агууд өгөх гэж юу? Манай хүнч дотроо нэг юм бодсон байх л та. Ингээл ажилдаа орондоо. Гэхдээ Jericho биш өөртөө шин зөрхөвч хийж байгаа. Зүгээр нэг зөрхөвч биш. Асар их хүчин чадалтай зөрхөвч. Нөгөө эрдэмтэн наа чин Jericho шиг харагдахгүй л байна да. Тэрсэн чи манай хүн хоёулаа Jericho хийхгүй. Харин эндээс оргоно гэдгийг. Манай хоёр Pujin биш шал өөр юм хийгээд байгаа нь хараас илтвэсэн болохоор террористууд энэ муу хоёрдаа яг юу хийгээд байна гэсэн чиглээд дайрчор муу хоёрдаа минь давраад байгаарэ. Pujinga 7 хоног дуусах эсвэл үгцгээ. Ингээл оргох өдөр ирж хамаг юм өмсвөл одоо ганц асаах л үлдсэн байсан чинь нөгөөдөл мэдээд дайрч урж ирэх гээд яаж байгаа төмөр хүний анхны загвар нь Nokia-наас ч удаасдаг болж таарад. Манай эрдэмтэн цаг хожихын тулд буу шидэн байрал cover-гүй газарлаа гүүгээл явчихдээ. I think you make it now. Ингээл Stark бүгдийн цуснөжтэй нь хольж өгдөө жигхэн. Pujin харвал цохиж нүдэл галаар шүршээл нисэж оргоол ашгүй нэг юм гэртээ. Эренгүүтээ шууд хэвлэлийн бахурал зарлаа. Миний би их ч юм үзэж тууллаа. Цааш зэвсэг үйлдвэрлэхээ зогсоолоо гэл шууган тараад явчихдгийн. За ингээд гэртээ бөгөөд зөрхөвчөө сайжруулад төмөр хүний шинчлээд туршилт хийгээд хөөрхий нэлээд хэд бүтлгүүтнээ бас. 3, 2, 1. This is a flight stabilizer. It's completely harmless. Ингэж эцэст нь төмөр хүн мэдлээ. Манай Pepper Tony төрс өдрөөр нь энэ бол Tony Stark зүрх сэтгэлтэй баталгаа гэл хуучин зөрхөвчийг нь гоё савлаад бэлэг болгоод өгцөн. Бас нарийн тэгж жагаад манай Tony өөрийнх нь зэвсгийг буруугаар ашиглаад байгаа нөхдүүдийн хонгыг нуураад бүгдийн сайхан зохицуулаад байсан чинь энэ бүхний сан хамаг хорыг нутгаад яваад исэн нөхөр чинь нөгөө аавынх нь найз өвгөн байсан байдгийн. Мань үгүй Stark-ийн анхны өмсгөлийг хараад шунал нь хөдлөө шүлсэн гоожвол гарын доорх эрдэмтдээ та муусаанууд ийм зөрхөвж хийж чадахгүй нөө аа. Stark эний чинь агууд байхдаа хийсэн штэ. Тэрхэл нөгөө эрдэмтд нь бид нар ямар Stark юм гисэн байгаа юм л. Тэгэл нөгөө өвгөн чи арга ядаад Stark-аас зүрхийг хулгайлаад явчихдаг. Манай хүн арай ядан доошо буугаал. Голсон юмаа голдоо оруулаад нөгөө мөө өвгний чараас явж чул хоорондоо зодтолтол Stark-ыг алах боломжоо хид удаа алдсан өвгөн. Эцэст нь тогон цохиулаад ертөнцийн мөнгөсийг үзүүлж байгаа юм да. Энэ бүх явдлын дараа цэргийн хүчний сургуулиуд байсан гэж тайлбарлах байсан боловч манай хүн өөрийгөө тэгэхээр би бол төмөр хүн гэж зарлал кино мандас чагаанда. Work on, I put a little work
Oh no!